Сайн байцгаана үзэгчдээ. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт олон холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотоос та бүхэнтэй мэдчилж байна. Үзэгч та бүхэндээ дахин санал хэлэхэд залуу зохион бүтээгч төсөл маань өмнө нь олон улсын уралдаан байхдаа Монголын өөрөд цормолон Орос улбаны улсын Бурят улсад зохион байгуулж ирсэн түүх сайхан мэд санагдаж магадгүй. Тэгвэл өнөөдөр залуу зохион бүтээгч 2016 уралдаан маань Европын бүсийн шалралт ихээр Берлин хотноо хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр залуучууд ямар санаатай манай нэвтрүүлэгт оролцож ирэх нь ямар бүтээлүүдийг танилцуулах нь та бүхэн хэдхэн мөчийн дараа харах болно. Тэгэхээр инженерчлийн чиглэлээр сурж байгаа 3 хотын залуучууд манай нэвтрүүлэгт оролцоход болж байгаа юм. Үүнээс гадна Берлин хот дахь элчин сайдын яамны хамт олон манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж тусалж байгаа. Үүнээс гадна хэлийн чандах монголчуудын холбоо төрийн бус байгууллагын хамт олон бас манай нэвтрүүлэгт тусалцаа үзүүлж байгаамаа. Жижигхэн нууц задлан ирэх үзэгчтэй холбооны бүгд найрамдах Герман улсад залуу зохион бүтээгч төсөл уралдаан маань явагдахдаа 2 удаа явагдана. Өнөөдөр буюу Берлин хотод бид нар 8 оролцогч хүлээж байгаа. Эдгээр 8 оролцогч маань Фрайберг болон Гётинген хотоодоос ирэх бах. За дараачийн бас 1-р шатны шалралт маань Ондо хотод явагдана. Энэ бол Германы Аахен гэдэг хот байх юм аа. За ингээд инженерчлийн чиглэлээр сурж байгаа. За нарийн мэрэгчлэр мэрэгшин сурж байгаа залуучууд ямар санаа бүтээлийг залуу зохион бүтээгчд авч ирснийг одоо бүгдээрээ харцгаая. Ингээд Европын бүсийн шалгаруулалт эхэллээ. Гадаадд бол шалгуулт хийгээд бол их олон хүний тусалцаа шаардлагатай болдог. Тэгэхээр энэ жилийн нэвтрүүлэг маань бол болсол соёл шинжилгээ оны сайдын эвэд бол зохион байгуулж байгаа эдгээс бол болсол соёл шинжилгээ оны яамны хамт олон маань бол их дэмжиж оролцож байна. Түүнээс гадна бол энэ гадаадд болж байгаа шалгуултыг хийхэд бол гадаад хэргийн яам, төрийн суурин сайд, гадаад хэргийн яамны нэг хамт олон түүнчлэн Берлин хотноо сууж байгаа Монголын элчин сайдын яамны хамт олон болор сайд, батмаг зөвлөх бусад хамт олон бол их тусалж байна. Нэвтрүүлгийн эхний оролцогч Батинэрл 2015 оноос Гётингийн их сургуулийн ургамал судлалын докторантад суралцж байна. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт өөрийн сурч байгаа мэрэгчлийнхээ дагуу усны зохистой хэрэглээ. Хүрээлэн байгаа орчны доройтлоос сэргийлэх, хамгаалах, нүхэн сэргээх, эдийн засгийн хувьд үр ашигтай зэрэг олон давуу талыг шингээсэн Монгол орны хуурай бүс нутагт ургамал тармилжуулах мэдээллийн санаагаар оролцож байна. Эхний оролцогч Батинэрл утгаацгаая. За сайн байна. Бүтээл санаагаа танилцуулахад бэлэн үү? Төлөө. За тэгвэл 3 минутын хугацаа би дэлгэцэнд хэлжээ. Залуу зохион бүтээгч тэмцээнийг бол өмнө нэлээд үзчихсэн. Тэгээд цааш өөрөө юу н оролцох сонирхол байсан. Тэгээд яг энэ Берлин зохион байгуулж байгаа тэмцээнд оролцох боломж гарсан учраас энэ тэмцээнд ирж оролцсон байгаа. За тэгээд өөрийнхөө бүтээлийг анх хийх санаа болохоор Монгол орн бол биологийн олон янз байдлын хувьд маш баялаг. Тэгээд үүний хажуугаар одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо энэ биологийн төрөл зүйлд маш их хэмжээний хохирол, хор хөнөөл учирч байгаа учраас одоо энийг хамгаалах мөн одоо цөлжилтийн асуудал, унтны усны хэрэглээ гэх мэтчлэн одоо энэ хүрээлэн буй орчинд тулгамж байгаа асуудлыг тодорхой хэмжээнд нөгөө шийдвэрлэх тийм боломж юу байгуул гэж өөртөө одоо асуулт тавиад тэр асуултанд тэрийг одоо багцуулалтын хэмжээгээр шийдвэрлэхийн тулд одоо энэ хүү тэмцээнд өөрийнхөө бүтээлээр оролцож байгаа. Энэ ургамал нөгөө боожуулж өсгдөг тийм өсвөрлөг сав байгаа. За энэ бүтээлийн санаа болохоор аргалны доотлол ингээд сүгэд үсгэд чигтэй байдаг. Мөн чулууны доор чиг хөрөмтлөгдсөн байдаг. Энэ хэсгийн хөрс бол ер нь бол жилийн ямар ч улиралд одоо ерөнхийдөө чиг хадгалсан шин чанарыг байдаг учраас одоо эндээс анх санаагаа гаргаад за энэ конденсацийн үр дүнд одоо усыг нөөцлөөд тэрийг буцаад ургамалд хэрэглэх гэсэн тийм механизмаар ажиллах юм байна. За энэ нь болохоор өдөр шөнийн зохицуулах температурын зөрүүн дээрээс одоо ашиглах болно. За тэгээд энэ хоёр савныхан голд бол ургамлуудаа ингээд цууруулаад суулгах чинь урташ нь өдөр дулаан хэмжээгээр хөрсөн дээр нарны энергиэр одоо дулаан их хөрөмтлөгдсөний үр дүнд усанд ууршилт явагддаг. За хөрсөн дээр явсан ууршилтыг бол за энэ савтай хэсэг маань одоо ингээд хааж төгжиж өгч байгаа. Тэгэхээр энэ яг энэ сав тавигдсан хэсэгт бол ууршилт бол харьцангуй бага явагдана. Тэгэхээр энэ хэсэгт бол чиг бол ерөнхийдөө бас чигийн алдагдлал нь багасаа явчихж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт шүн өдөр урьдсан ус маань шөнийн цагаар одоо температурын зөрүүн дээрс температур буурснаас болоод ус нөөцлөх савны таган дээр буун. За энэ дээр буусан туслууд маань болохоор энэ налуу тавцангаа дагаад энэ ус хуримтлуулах савнд хадгалагдах юм байна.
За ингээд нөөцлөгсөний үр дүнд одоо энэ бор хүрээ тэмдэглэсний дагуу одоо чигийн хуримтлалтай хөрсний давхраг бий болж эхэлж байгаа. За энэ дээрээс болохоор одоо нөөцлөгсөн ус маань хөрс рүү тогтмол нэвчээд үндсийг одоо байнга чигтэй болно. За ингээд ургамлын үндэс байнга чигтэй байх нь бол ерөнхийдөө манай орны юм хуурай бүс нутгийн хувьд бол хамгийн чухал шийдвэрлэх хүчин зүйл болж өгдөг ургамал ургахад. Тэгэхээр энэ байнга чигтэй байна гэдэг маань бол ургамлын амьдрах чадвар одоо 3-4 дахин дээшлэх бүрэн боломжтой байдаг. За бас нэг давуу тал нь гэх юм бол одоо Монгол орны эрс төр зуур амьсгалтай өдөр зуны дулаан үед бол маш огцом их халалт ихтэй байдаг учраас ургамал цонох аюултай байдаг. Цонол гэдэг маань болохоор энэ ургамал өөрөө хатаж өөхөх хэлбэрт ордог. За энэ үед болохоор өдрийн халуунд болохоор шүн нөөцлөгдсөн савтай ус маань одоо бүрэн халж амжихгүй учраас цонолтоос сэргэж одоо дулааны урсгал болохоор гадна талд чиглэж хахад ургамал руу болохоор дотгошоо одоо температур нь бага нэвтрэнэ гэсэн. Гадаа халт их мөртлөө яг ургамал дээр ирж байгаа бодит дулаан багасч ирнэ. За эсвэргээрээ шөнийн цагт одоо цочор хөдрөл маш их байдаг. Ялангуяа 8-9 сарын үед бол ургамалд маш их хүлдэлт явагддаг учраас за энэ үед бол өдөр халсан дулаан савтай ус маань дулаанаа дотогш ургамал руу дамжуулна. Энэ үед болохоор одоо температурын цочор хөдрөлд хайрагдахаас ургамлыг бас хамгаалдаг. Энэ давхар ач холбогдолтой байгаа. За дээрэс нь мэдээж энэ сав маань тосууртай бороо хурд орсон үед бол одоо бас ус чигийг савнда тодорхой хэмжээгээр хоримтлуулна. За эндээ хоёр талдаа бэхлэгээтэй учраас энэ одоо хүчтэй салхи шуурганд одоо механик гэмтэлд дөнгөж боожж байгаа нийлх ургамал маань одоо механик гэмтэлд өртөх боломжоос нь бас тодорхой хамгаалж байгаа. Нөөцлөх сав хэр хэмжээтэй байгаад хэдийн хугацаанд ямар ус нөөцлөх болоо тэр их сонирн байна. За Монгол орны хувьд бол ерөнхийдөө ургамал ургалтын хугацаа бол 5 сараас эхлээд 9 сарын хугацаанд нийтдээ үндсэндээ бол яг 4 сарын хугацаанд байдаг. Тэгээд энэ бол савны хэрэглээ бол зөвхөн одоо улирлын чанартай зөвхөн зуны улиралд хэрэглэгдэнэ. За одоо жишээлбэл яг ямар хөө хэмжээний ус нөөцлөх боломжтой вэ гэхлээр одоо манай орны бүслүүрийн хурд үндэсний хэмжээ өөр өдөг. Одоо жишээлбэл урагшлах тусмаа илүү бага хурд үндэстэй, хойшлох тусмаа илүү их хурд үндэстэй болдог. Тэгэхээр энэ нь болохоор бидний зүгээр яг одоо таамаглаж байгаагаар болохоор урагшаага бол савныхаа хэмжээг аль болох жоохон багасгаж хийгээд за хойшлох тусам энэ конденсац их явдаг, чиг их буудаг учраас одоо ойдгэрийн бүсэд бол жишээлбэл 7 хоногт нэг 200-400 г ус нөөцлөх боломжтой болоо гэж бодож байна. Тэгээд говийн бүсд бол мэдээж энэ бол 4-5 дахин багасна. За энэ бол нэг 7 хоногт нэг 100-аас 150 г ус нөөцлөхөд бол одоо энэ ургамлын ургалтанд бол бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боломжтой. Шүгчнээс асуух асуулт. Яг конденсац олж байгаа дэр налуу тий. Тэр налууга доошоо ингээд дагаад орсон. Тэр хоёр тэгээд нөгөө нөөцлөгч ус маань яах юм? Доошоо яаж орох юм? Энэ дэр нь болохоор бас энэ үзүр хэсэгт нь болохоор жижигэн нөх гаргад юм уу гэж бодоод байгаа. Тэгээ энд таг байхгүй тохиолдолд нөгөө өдрийн халуунд бас нөгөө ус маань айгүй ууршилт нь бас ялгаагүй хөрсөн дээр явж байгаадаа ижлэх их явагдаад усаа алдчих болов гэж бодоод энд нөгөө хязгаарлагч таг тавьж байгаа. Тэгээд нөгөө цоргоны амсар бага байх юм бол буцаад нөгөө алдж байгаа чигийн хэмжээ нь бол бага байдаг. Энэ бол яг нөгөө яг ажиллах зарчим нь болохоор навчин дээр үүдэг. Навч болохоор өөрөө энэ амьсгалын жижигхэн ууршуулдаг тийм сүв байдаг. За өдрийн халуун тэр сүвээ хаачдаг. Шөнийн одоо нөгөө нэг температур унсаа сүв нь онгоож идэг. Тэгэхээр нөгөө тэр жижиг сүвээр нөгөө чиг алдалт бага байдаг учраас одоо тэр яг одоо нөгөө бионик талаасаа нөгөө ургамлын одоо нөгөө навчин дээр атомын бүтц дээр тулгуурлаад энэ жижиг сүв гараад үл тэгээд блоклж нөгөө. Миний үйл сонирхолч бол одоо ерөнхийдөө конденсац үр дүнд үүсэх ус гэдэг бол одоо энгийн үедэр хэлэхээр нөгөө нэрмэл ус болчихно тийм ээ. Нэрмэл ус эргээд ургамал эдгээ одоо яг унд болж явахдаа нөгөө минералууд дутагдана. Тэр эсхийг ерөнхийдөө яаж шийдэгдэх үү, нөхөх үү энэ тал дээр бодсон төрөлсөн юм байгаа юм. Аха. За энэ яг оновчтой асуулт байна. Минерал одоо нөгөө минералууд шүүгдээд нэрмэл ус маань бол ургамалт одоо дан байдлаараа бол одоо маш нөгөө тийм үр өгөөжтэй байж чаддаггүй. За энийг шийдвэрлсэн арга нь бол ерөөсөө айгүй энгийн. Яагаад тэгэхээр энэ нэрмэл усаа шууд ургамлынхаа үндэс рүү шууд одоо ингээд шипрезер шахаж байгаа юм шиг шахахгүй. Энийг бол хөрс рүү шөрүүлчихнэ. Тэгэхээр нөгөө хөрсөнд минералыг өөрөө нөгөө нэрмэл ус маань ён солилцоогоор татаад тэгэд энэ эрцүүдийг шингээсний үдүнд одоо үндэсээр буцааж ургамлдаа татдаг. Тэгэхээр энэ бол хөрсөн дээр явж байгаа процесс учраас яг энэ эрдэс дутах асуудал бол гарахгүй гэж бодож байна. Хийц талаас одоо яг тэр дээдлийн конденсац хийж байгаа одоо энэ гадаргуу эсхийг фильмээр хийх юм бол боломжтой. Тий боломжтой. Би энийг ер нь бол гялгар цаасаар хийж үздэг юм уу гэсэн бодолтой байгаа. Тий. Нарийн ногоо тарьж байгаа хүлэмжний дээр хүлэмжний тий. фильм болж байгаа шүү дээ. Тий.
За ингээм амжилт хүсье. Эрхэм үзэгчтэй бид бат инэрлэлтээр дамжуулан нэлээдгүй мэдээлэл та бүхэнд хүргэлээ. Гэрэл асаж шүүгч нүнгээ гарна. 1 ногоон, 2 ногоон тийм ээ ногоон бүтээлд үргэлж ногоон гэр басдаг юм аа. Ангидсээ тэ санаагаа хийгээд сонирхолтой бид. Бүтээлээ ерөнхийдөө төлөвлөгөө зураг, план зураг гарчихсан. Тэгээд яг ажиллах зарчим бол ерөнхийдөө яг тодорхой байгаа учраас одоо ер нь бол хийцэн дээр л анхаарах болоо да гэж бодож байна. Тэгээд хийцс бол жоохон техникийн дэвшилт материал техникийн ашиглаж хийх тал дээр одоо жоохон анхаарал хандуулах болно шүү дээ. Тэгээд энэ бол бас харьцангуй богино хугацаанд буюу одоо хийгдэх боломжтой ажил гэж үзэж байгаа. Тэмцээнд оролцох болсон бас нэг шалтгаан нь болохоор би одоо ихнэр тэгээд хүүхд хоёртой зориулж ер нь бол оролцож байгаа. Аав нь оролцож байгаа шүү. Яг одоо эхнэр хүүхдэн зэрэг дэлгэцийнхаа өмнө сууж байгаа хэл та ойлаа ингэ зэрэг зогсож чад нэг мэдлэгээр өвшүүлчих. За та хоёртой хайртай шүү. Би ч гэсэн